Сайн байцгаана уу? Нийгмийн эсрэг эмгэг, psychopath, психопат гэж бид нар ярьдаг. Энэ эмгэгийг сэтгэл заншлага статистик гарын авлага 5 дээр тийм ээ хэрхэн ийм 7 шалгуураар хэмжиж үздэг болохыг бүгдээрээ хамтдаа энэ видеоор үзцгээе. Юуны өмнө нэгт нь эдгээр хүмүүс нийгмийн хэв журам, хууль, дүрмийг байнга зөрчдөг, баривчлагдах хэмжээний гэмт хэрэг хийдэг хүмүүс байдаг бахнэ. Тэр ч утгаараа тийм ээ хоригдлуудын дийлэнхэд энэ эмгэг илэрдэг гэсэн судалгааны үр дүнгууд байдаг. Ерөөсө багаасаа нэг юм эсэргүү, багаасаа бүх юмыг тэ ингэж болохгүй гэсэн болгоныг ингээ хийж яадаг тийм ээ. Энэ нь байнга давтагдчихэдэг. Ийм шинж эдгээр хүмүүст илэрдэг бахнэ. Хоёрт нь болохоор эдгээр хүмүүс өөрийн эрх ашигын төлөө санхүүгийн тийм ээ сонирхлынхаа үүднээс худлаа ярьдаг. Ийм pathological liar гэж нэрлэдэг тийм ээ патологийн худлаа ярьдаг хүмүүс байгаа. Барин тавин тий юу ч худлаа ярьдаг. Яг юу үнэн яриад байна уу, худлаа яриад байна уу гэдг нь мэдэгддэггүй. Ийм тий зөвөр өөдөөс харж байгаа л худлаа ярьцдаг ийм хүмүүс байдаг бахна. Гуравт нь болохоор сэтгэл хөдлөлтөд автаж төлөвлөөгүй гинтийн шийдвэр гаргадаг тий. Ер нь бол нэг сэтгэл хөдлөлтөө автахаараа юу ч хамаагүй ингэ тгий гэж тий ямар ч эрсдэл байсан тооцохгүйгээр шийдвэр гаргадаг юм хөнгөн хүмүүс байдаг. За энэ хөнгөн гэдэг нь болохоор ерөөсөө эдгээр хүмүүс маань ийм хөөрөлд автцсан хүмүүс байдаг. Ер нь төлөв байдлын эмгээгүүдийг харахад ийм хөөрөлд автах гэдэг энэ шинж бол бүгд дээр нь илэрдэг ийм хүмүүс байдаг бахнэ. Тухайлбал тийм ээ өөрт нь ашигтай ямар нэгэн зүйлийг амлахад шууд хийгийнги гэж үр дүнгийн тооцохгүй. Энэ утгаараа тийм ээ ямар ч гэмт хэрэг хийх хэмжээний үйлийг хийхэд бэлэн байдаг гэсэн үг байдаг бахнэ. За дөрөвт нь болохоор уур хуцаартай юм төрмгийн байнга зодон цохионд орооцолддог ийм хүмүүс. Тэгэхээр нөх хөөрөлтөд автцсан тийм хөөрлөөс улбаатай уур бухимдал тийм жоохон уурыг хөргсөн өөрх нь үн цэн рүү дайрсан тийм яг үнэн зөвийн нүүрэн дээр нь хэлэхэд огцом ингэж ууралдаг ийм хүмүүс байдаг бахнэ. За уурлахаараа ухаан алдаж dissociate буюу тусгаарлагдах шинжилэрч улмаар тий хүн алах, хүн гэмтээ хийм цочмог үйлдэлүүдийг хийдэг бахнэ. Хор хөнөөлтөө үйлдэлүүдийг. Тавт нь болохоор өөрийн болон өрөөлийн аюулгүй байдалд тоомжиргүй хандаж үл тоомсралдаг. Тэгэхээр нэг өөртөө хайртай бай гэдэг штэ. Тэгвэл энэ хүмүүсийн хувьд болохоор ийм зүйл бол байхгүй. Өөрийгөө эрсдэл байдалд оруулдаг, бусдыг эрсдэл байдалд оруулдаг. Тухайлбал тий хөөрөлтөд автаж уур бухимдалтаа автсан үедээ гинттэй маш хурдтай жишээ нь гэр бүлийнхэн сууж байхад тийм ээ ойр дотны хүмүүс нь сууж байхад машина тарихнараа тавхих, тоормозоо дарах, сохтуу тийм ээ машин барих гэх мэтчлэнгийн үйлдэлүүдийг хийдэг байх нэ. Тэгээд ер нь бусдыг боддгоо, өөрийгөө боддгоо ийм үн цэнэ мэдрээгүй гэсэн утгатай ийм нэг шинж байдаг бах нэ. Дараа нь болохоор хариуцлага огт хүлээдгүй, доктортой ажлын байргүй, санхүүгийн хариуцлагагүй ийм хүмүүс. Тэгэхээр нийгмийн эсрэг эмгэгийн энэ шинжинд болохоор бид нар чи яагаад ийм хийсэн үйлдэлтэй хариуцлага хүлээхгүй байгаа юм бэ те ингээд чи аав хүн байж, эхнэр хүн байж ч гэдэг юм уу ингэх хэрэгтэй гэхэд тэрийг үл тоомсралдаг ийм хүмүүс байх нэ. За санхүүгийн сахилга батгүй гэхээр маш өрөлгөн тийм ээ мөрөгдөд тоглох ч гэдэг юм уу би мөнгөгүй болоход яах вэ гэдэг талаар бодож чаддгүй ийм шинж илэрдэг байх нэ. За хамгийн сүүлд нь болохоор хийсэн хэрэгтэй гимшдэггүй. Бид нар нэг шүүх хурлыг үзээд ингээд гэмт хэрэг хийсэн хүмүүс гимшиг нь байтугай ингээ инээгээд те зогсож байгааг хардгаа.
За ийм одоо 7 шинж байна. За энэ 7 шинж нь ингээд харахаар нийгмийн эсрэг эмгэгтэй хүн гэтгэнгүүд те бүр алуурчин аимшигтай гэж бид нар боддог те. Ер нь бол тийм яадаг гэвэл яг энэ 7 шинжээс харахад асар их ууртай хөөрөлтөй автсан, өөрийгөө болон бусдыг боддгоо, хариуцлага хүлээх чадваргүй, гэмшдэггүй, хууль дүрмд журмыг тэг ингээд биелүүлдэггүй ийм одоо зан авирууд гардаг байх нэ. Тэгэхээр чин эдгээр зүйлийг хүүхэд бага насндаа гэр бүлийн хүмүүжил тийм ээ хүрээнд авах хэрэгтэй байдаг. Тэгэхээр бид нар хүүхдүүдтэй зааж өгч үлгэрлэж харуулахгүй байх юм бол хүүхдүүд зан үлийн эмгэг илэрдэг. Зан үлийн эмгэг нь насанд хүрэхдээ зэрэгцээд нийгмийн эсрэг эмгэг болж хувирдаг байгаа. За тэгээд баярлалаа та бүхэндээ амжилт хүсье.